Миний Монголын хамгийн үнцэнтэй баялаг бол эрдэмтэй, боловсралтай, ялангуяа эрүүл Монгол хүн. Хөгжил дэвшлийн сайн цагийг авчрах эрүүл Монгол иргэд маань алтнаас илүү үнэтэй. Хөрж өссөн нутагтаа эзэн шиг нь байж, иргэн шиг нь амьдарцгаах юмсан. Би хоорондоо өндөр боловсрол авчхыг хүсдэг. Соёл урлаг, шинжих ухаан, их урлаг маань цэвэр ариун байгаасаа гэж би хүсэе. Хүний хүсэлд хандгүй гэж бодлаа. Хөгшин залуу баяа ятуу хэн боловч ганцхан 50 амгалан амьдрахыг л хүсдэг. Аавч минь мөрөөдөл бол намайг их орнодтой сайн хүн болгохыг хүсдэг. Тийм ч учраас би тэр хоёрынхоо мөрөөдлийг биелүүлж он цайг их орондоо хэрэгтэй хүн болно. Хамтдаа яралтай ажил байна гэсэн ч хамаа. Хамаагаа цагаач үлдэн зөвхөн чамтай. Энэ бол сайн цагийг ихлээл. Эмэн 6 хүүхэдтэй. Тэдний ихэнх нь гадаадд сурч ажиллаж байна. Тэднүүдийг их юм сурч ирж их орон арга түмэндээ хэрэгтэй хүмүүс болж ирээсэй л гэж хүсэе. Хуурсаар ходолч, хумсалсаар хулгайч гэдэг. Энэс л хол авъя. Хүмүүс хайраас бүтэж, хайраа дуулж, нэг нэгнээсээ хайраас тижэл авч амьдрахыг хүсдэг. Түүнтэй нэгэн адил бидний ундааж өссөн туул гол Монголын мянган гол горих бидний хайраар дутаж, ширгэж дундарч байгааг харахад зүрх шимширч байна. Хүмүүс бие биедээ хайртай байгаасай, бусдыг хүндэлж, бүсгүйчүүдтэй сайхан харагдахыг хичээдэг байгаасай гэж би хүсдэг. Би хотод төрж өссөн. Миний бага насны Утаагүй, Ногоон Улаанбаатарын хүүхдүүд минь мэдрээгүй л байна. Их хотынхаа хөгжлийн төлөө, эрүүл амьдрах, эрхэн зөрчиж байгаа иргэн бүрийн төлөө, хүүхдүүдийн азаргалтай амьдралын төлөө хүчин зүтгэх нь хүн бол төсний хэрэглээ. Сайн цаг ирэх болтугай. Сайн цагийг авчирна. Ирээдүйн маань сайн сайхан болно гэдэгт би итгэдэг. Өндөр боловсралтай хүн аливаа зүйлийг алтны үнэтэй болгон хувиргаж чаддаг. Иймээс алт ухаж онгон байгалаас үүдхийн оронд хүн бүр алтнаас үнэтэй боловсралыг дээдлж шүтэж амьдарцгаая. Бид сайн цагийг авчирна. Бид сайн цагийг авчирна. Сайхан цагийг бидэнд хэн ч асарч өгөхгүй шүү дээ. Бид өөрсдөө л олж авах хэрэгтэй байна. Надаас, чамаас, биднээс, та нараас үл шалтгаална. Гагцхүү бид өөрсөндөө л итгэж ирээдүйн сайн цагийн эзэн болох хэрэгтэй. Тэнмэл хүүхдүүд цэцгнээс төрөөг нь ойлгомжтой. Тэдэнд тэнэгч гисэн ээж аав бий. Хүүхдүүдэд хаяад явдаг хүйтэн зэрэгтэй хүмүүс алга болдоггүй юм а гэхэд ядаж баг болох тийм л нийгэм бидэнд хэрэгтэй гэж ээж хүний хувьд би сүсгэлэн бодож байна. Цалингаараа хүссэн зүйлээ авдаг болох юмсан. Ансаг хэлдэг бишээ энгийн маргааш үн өсчихье гэж айлгүй амьдрах юмсан. Ард түмэн гэдэг дотроо маш олон өөр төстэй. Маш олон өөр өөрийн хувь зохиолтой, өөр өөрийн жаргал зовлон, хүсэл мөрөөдөлтэй олон хүмүүс юм.
цаасан дээр бичих нэртэй, цасан дээр үлдээх мөртэй, ганцхан амьдрах насаа сайхан өнгөрөхийг хүсдэг, хичээдэг, мөрөөддөг, олон хүмүүс нийлээд ард түмэн болдог юм. Сайн цагийн